Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Doctor's Reaction-ийн шинэ дугаар та бүхэнд хүргэж бэлэн боллоо. За бидний нэвтрүүлгээрээ энэ бичлэгээрээ та бүхэндээ цахим орчинд эрүүл мэндийн талаарх нийтлэг тохиолддог эрүүл мэндийн талаарх ташаа, буруу зөвлөгөөнүүдийн талаар ярилцсан. Энэ талаар бид нэр одоо зөв тал руу чиглүүлэх, аль нь буруу, аль нь зөв вэ гэдэг талаар хоорондоо эмч хүмүүсийн зүгээр мэржлийн хүмүүсийн зүгээс хоорондоо бас өөр чөлөөт үзэл бодлоо илэрхийлэх тиймэрхүү байдлаар явна. Чөлөөт нэвтрүүлэг байгаамаа. Өнөөдрийн манай энд бол Мисасли Борны мислийн эмч, нүдний нарийн мэржлийн эмч болон мэдрэлийн мислийн эмчнээс бүрдсэн тийм эмчнэр бид өнөөдөр цугласан байна. Тэгэхээр нөгөө бид нар ч гэсэндээ ингээл уцаараа ингээ Facebook ухчихдах янз бүрийн мэдээлэл гарч ирж идэг. Бид нар дээр үзүүлж байгаа хүмүүс ч гэсэндээ бас өөр сонь тиймэрхүү арга маргуудыг хүнээс сонсон бидээс асууж идэг штеп. Тэ одоо жишээлбэл бол шамбар мөвчмийн үед пивний шилэн дээр суудаг гэл тиймэрхүү арга маргууд байдаг штеп. Яг над туршаад ирсэн юм байдаг. Туршаад ирсэн юм байдаг. Гэхдээ айгу зөөртэй штеп тэр чинь айгу өвдөн. Тэг яг зөрлөлтийн тийм хүчээр л одоо пивний шилийг оруулах гэдэг тийм амсар дээр сонгосон. Тэрийг ихтэй би яг яаж суудгийг нь ойлгоогүй л те. Гэтэ би бол тэрийг амсар дээр гэж яриа боддог шүү дээ тэр ч одоо амсар дээр сууж цаашаа түлхэж оруулах байлгүй. Харин тийм хүмүүс голдоо өөрсөндөө гэтэ над дээр ирж асууж ирсэн хүн бол юу байсан? Амсар дээр биш пивний шилийг хөвтөөчөө суусан байсан. Гэтэ тэр хүний зөв юм уу? Тэр хүн бас өөрөө буруу суусан юм. Одоо ингээд Facebook дээр бидний хамгийн харсан нэг юм бол шүдний өвчтний талаар байна тийм. Одоо шүд өвчтөд хамгийн сайн намдаад байгаа юу байна туслаач гэсэн. За энэ дээр хамгийн эхлээд тамхины цог дарнаа гэж. Коммент дээр хүмүүс зөвлөгөө өгч байна тийм. Тамхины цог дарвал ок гэнэ. Ингэсэн байна. Окей. Окей болсон л гэж тийм. Тэгэхээр ер нь бол бид нар энэ аргыг ер нь бидний одоо уншиж байгаа коммент болоо энэ постны энэ янз бүрийн аргуудыг гэртээ торч үзгийг бүр хоригдж байгаа шүү. Окей. Шүд өвтгөд могоо ярьсан гэж байна. Могоо яар саанаас болох вэ? За энэ шүд өвтгөд бензинээр зайлна. Хүн бензин шигэж байгаа 100 гэж байгаа. Энэ бол болохгүй. Энэ хүн өөрөө хордох ирсэн аюултай. Ам салтаа төлөх, улаан олоогоо төлөх энэ аюултай байна. Найны бол заастаа нөө шүү. Энэ бол өстой болохгүй арга. Тэгээ бүр 92 95 бензин гэж штэ бас чанартай авдаг бензин гэх. 76 80 зууж болохгүй. Өөрийнхөө өлөнгөөр зайлах хамгийн бэст шүү. Шүд өвдөх гэдгийг марцсан байдгийг гэнэ. За өлөнгөөр гэдэг нь бол шээсээрээ зайлах гэж байгаа юм шиг байна. За шээс бол миний биеэс ялгарч байгаа. Шингэн Илүүд шингэн. Нэг ясандаа ялгацл гэсэн үг чинь энэ бол шингээ ялгах. Тийм юмар өргөсөлтөө шүдийг зайлна гэдэг бол үндсэндээ бактерийн дээр нэмээд бактери нэмж ийна л гэсэн үг. Тийм. Өргөсөлтөөр нь өргөсөл нэмж ийна л гэсэн үг. Энэ бол байжлах баха. Дараагийн коммент. За энэ бол нүдний эмчнэртэй холбоотой асуудал байна. Одоо манай Монголд нүдний өвчлөл бас их байдаг. Тийм ээ. Одоо энэ хүмүүсийн дунд энэ нүдний өөх гэж юм бас их байт юм шүү дээ. Нүдний мах гэж ярьдаг, өөх гэж ярьдаг хүмүүс янз бүрээр ярьдаг тийм. Энийг болохоор бас нөгөө ер нь энийг эмчилгээний арга нь юу гэдэг юм бол? Нүдэ чигшүүлэх ер нь бол Нарны гол хоёр шалтгаан, өөх үүсч байгаа гол хоёр шалтгааны нэг нь нүдний хоёроо шилдэг, нөгөөх нь нарны ихтэй ангуу явуулдаг. За тэгвэл нүд өөхөлцсөн ба шүү дээ тийм. Өөх үүссэн ба шүү. Нэгэнд өгөлцсөн. Нэгэнд өөхөлцсөн нүдийг яаж эмчлэх вэ? Ер нь бол өөхөлцсөн байгаа бол чийгшүүлэх тусаалгаа л тусна. Яг бүр төгс арга нь гэвэл мистацлаар авах юм байна. Одоо өсөж авах гэж ярьдаг шүү дээ тийм. Гэхдээ тийм арга чинь бас нэг талаасаа эрсдэлтэй яагаад вэ гэхээр нэгдүгээр давхуулсны дараа хөндөө өөрт нь бас нөгөө нэг юм зовиртой одоо нар салхины аяга эзэг болчдөг. За нөгөө талаас нь дахиад буцаж нөгөө өөгч уургах дахиад боломжтой байхгүй. Дахиад аяга амарх өгдөг. Тийм болохоор ер нь гол нь гамаа арай чийгшлээ өгөөл явж байгаа юм бол тэр өөх бол үүсэхгүй байгаад байж болно л гэсэн. Томрохгүй бас байгаад байж болно л гэсэн. Тэгэхээр энд нэг тийм юм болсон. Нүдний шил зүгээд нөгөөхийг арилгадаг шил гэж байсан сонссон би. За энийг бол би нэр үнэхээр 100% худлаа гэж хэлмээр юм байна. энэ нь итгэж болохгүй. Нөө шүү. Мөнгө бол Энэ бол нүдний шил зүгээд хогийн санд хийж ийна л гэсэн. яадаг юм байна те. Сарын тэмдэг ирэхээс 2-3 хоногийн өмнө хамгаалтгүй харилцаанд орсон бол жирэмслэх магадлал
хэр өндөр вэ гэсэн сайн юм. л эмгтээчүүд. За тэгээд доор нь комментээр өгсөн байна. Ирэх 7 хоног Боломжгүй. Ирсний Чи дараа боломжгүй. Болдгоо байлаа. Эрхээс 7 хоног ирсний дараа 7 хоног дотор хаач ч уу санийхаа 7 хоног дотор жинсэн болох боломжтой урдан жирэмсэлдэг бол олох боломж өндөр юм уу? Энэ коммент бол лайк цэвэр худлаа эсрэгээр хэлсэн байх шүү. Хэлсэн байна. Тийм байна. Энэ хоёрын завсарт байгаа 7 хоног чинь жирэмс болох магадлалтай. Тийм. Өндгөөс ялгардаг. Тэр шиг худлаа юм байхгүй л гэн ирсний дараа 1-5 хоногтой болдог гэж байна. Үгүй. Сараагаас өмнөх сараагаас гэхээр Сараас өмнөх дараах 7 хоног бол хот шүү. ер нь ихэнх эмэгтэйчүүд энэ бол яг зөв хэлсэн байна. би хоёр хүүхдийнхаа нэгийг биний юм дуусны дараа нөгөөх нь ирэхээс өмнө 7 хоногт олсон байд юм а худлаа юм байлээ гэж байхгүй шүү гэв. Тэгэхээр ер нь бол эндээс харахад ихэнх эмэгтэйчүүд мань буруу мэдээлэлтэй л байдаг юм тий. Та ээжүүд минь чоног хөрвс гээд нэг харшил шиг юм биен дээр маань гараад маш аимшигтайгаар захнаж орой болохоор ундуулахгүй юм аа. Яаж зүгээр болох вэ? За ямар ч хэсэн чоноо өрөс хүчний талаар асуусан байна. За коммент нь өгч. Эмчид үзүүлээд резин гээд ташлаа юм ууж исэн гэж. За эндээс за энэ бол яг гоо эмчтэй хадсан байна. Тэгэхээр Энэ дээр болохоор босгоны шороогоор үрдэг гэдэг тийм дом байна. Дамтай. Гицүү. Манай домын аргууд бүгд гицүү. Босгоны Босгоны шороо шил дээр бол босгоны шар бол худлаа шүү дээ. Яаж ч утсан. тийм шүү дээ. Хүүхд бол миний нүд дээр аягүй хөвцөг гардаг байсан. Тэгшлийн 2 дугаар. За тэгээ өвдгөө яадаг гэсэн. Тэнгүүд нөгөө хэрвээ баруун нүднэр өвдөх хавал зүүн өвдгөө. Зүүн нүднэр хавал баруун нүднэр домдог. Өвдөлтөө аав гээл домдог. Аягүй домдог байсан. Гэтэ ерөөсөө Наа чи тэгтээ үндэслэлтэй байхгүй юу? зүгээр болж байгаа шүү дээ. Ийм байхгүй өвдөг үүсэж байгаа юм болохоор зохион дотор өдөө тосны булчирхаанууд өрөвсөд бүглэрсэн байгаа болохоор өвдөг үүсэж байгаа байхгүй. Тэрний нөгөө өрөвслийн дараа тосны булчирхаан бүглэрлийг нь арилгахын тулд дуул нь бол гараараа массаж хийж ингэж шахаж өгдөг байхгүй юу? Яг тэрнтэй адилхан өвдгөр массаж хийж ийна гэдэг чинь нөгөө нэг өвдгөрөө нуух чинь гэж чинь зүгээр массаж хийж ийна л гэсэн үг. Үгүй яг массаж хийж байгаа юм шиг өвдгөр хинч нухдаггүй байхгүй юу? Тэгэхээр сүүлд нь явж байгаа би зүслийг хэлсэн байт юм аа. Би бас нэг Төслийг хийж л төслийг амар Уулын цэрийг авахгүй бол тактик боё юм билээ тэр чинь. Ам байна уу 7 сартай жирэмсэн их чи маань дагалт ихсээд болдгүй маш олон төрлийн юм ууж байгаа. Төрхөн зуртай багсаа буцаад ихсчих юм аа. Эмнэлэг төвчж баахан тусал хэрэгж хүчээр болгож байгаад гарч ирсэн. Эмч хэлэхдээ ганцхан сар дагалтай болгоод тисчих юм бол хийсвэрээр төрүүлэх гэсэн ч өдөр бүр дагалт ихсээд санаа зовоод байх юм. Гам маш сайн барьж байгаа. Эрүүл хэрнээ найдвартай даралт буулгадаг шалгарсан арга мэддэг ээжүүд бай зөвлөгөө харангуй өгөөч гэж гуйсан байна. Тэгсэн нэг хүн бамбан шинжилгээ ялалт өгöd үзээрэй гэсэн байна. Бас бамбанаас шалтгаалсан даралт ихтэлт гэж байж магадгүй шүү л гэж хэлсэн. Тийм шилтүүл яриад байна. Тэгээд зөвөр шууд л эмчтэй үзүүл ямар арга хэмжээ авахгүй бол бамбаа шинжилгээ шууд 7 сартай хожуу үеийн даралт чинь бас хэцүү шин банк инженер хэлсэн маш сайн хяналтанд явахгүй болол Тэгэхээр иймэрхүү одоо асуудлыг сошиалор биш арим мэдлэг хэмжээ зүйлээ авч ирсэн байж илүү хэрэгтэй. даралтны юм тогтмол уус дээр хэлэхтэй. Тийм. Ялангуяа жирэмсэн хүмүүд чинь гидсэндэр хүүхдээ бас бодох хэрэгтэй. Тэгэхээр түүхий төмс ер нь бол аливаа зүйлийг түүхийгээр нь хэрэглэх гэдэг тийм сайн зүйл биш. Тийм ээ? За энэ дээр болохоор бас нүдтэй холбоотой байгаа байхгүй. Болрын цайлтаас хамгаална. Дээрээс нь хараа сайжруулдаг ийм тусаалга байна. Энэ тусаалга Тусаалганаас орж ирдэг юм. Тусаалга нь ямар одоо үйлчлэг үзүүлэлт юм бэ гэхээр маш олон байгаа хгүй. Болрын цайлтаас хамгаална, өөхий, шар толбыг арилгана, харааг сайжруулна, даралт нүдний даралтыг хэвэн болгоно. Нүдний дотор шингэнийг хэвэн болгоно. Нүдийг хуурашуулахгүй чийгшүүлнэ гэж байгаа. Нүдээр хатгуулна дахиж нүдний мэдээллийг тайвшруулна гэж байгаа. Одоо янз бүрийн бизнесийн юм болохоор заавал хүн угаасаа авахгүй байхаа аргагүй бүх зүйлүүдийг бичсэн байгаа. Бидний сууг бүглэрхэд тийм сууг үрсэх тийм маш олон тусаалах чинь багт бол нүдний эмч хэрэггүй л. нүдний эмч хэрэггүй л. Гэтэ
Тэгээ яаж ч чадсан ийм одоо жишээлбэл нүдний бүх өвчнийг хамарсан байгаа юмд ганцхан тусаалга хэрэглэнэ гэдэг бол бас л худлаар нийлж ийм юм битээ тэрэл гэж хэлдэг. Тэгээ бас Гож одоо өрсөлдөөн үед л ядаж өрсөлийн эсрэг үйлчлэгээтэй тусаалга тусаана үстэй. Тэрнээс даралт бүх юмын нэг доор ингээд нэг ганц тусаагаал ингээд бүх юмыг шийдвэрлэж байгаа гэж байхгүй шүү дээ. Одоо зүгээр бүхэл биеийн өвчнөд ганцхан ширхэг ийм уугаад бүгд идэгнэ гэж байгаатай адилхан сонсогдож байна. Тэр нэг тусаалга олон төрлийн зүйл нөлөөлж байна. Одоо ч бодрын цайлттай байхад нүдний даралтан хүн байвал яг уу болохгүй шүү дээ. цайлтанд нөлөөлөх даралтандаас нөлөөлөх үү те. Тийм шүү дээ. Тэр чинь хэрвээ энэ бол үнэн байсан бол тийм л болох гэдэг байгаа байхгүй юу? За бид энэ Doctor's Reaction нэвтрүүлгийн маань үндсэн зорилго нь ард иргэдэд түгээмэл тохиолддог эрүүл мэндийн буруу боловсрол болон одоо буруу нийтлэг тохиолддог түгээмэл алдаануудыг зас залруулах үүднээс хийж байгаа болохоос ямарваа нэгэн байгууллага хувь хүнийг одоо зоримжлох, үгүйсгэх, гүйцэтгэх одоо тийм утгаар нь бол хийгээгүй гэдгийг хүмүүс маань зүгээр ойлгоорой. Одоо бас аливаа нэг ямар нэгэн тийм асуулт ч юм уу бас нөгөө эрүүл мэндийн талаар ямар нэгэн зүйлийг мэдэхгүй тийм юм байвал бидний бичлэгэнд ор тавхан комент хэсэгт бас үлдээж бидрээс асууж болно. Facebook-ийн дээр хандж болно. Тэгэхээр энэ удаагийн бичлэг маань нүрээ дуусч байна. Тэгэхээр дараагийн дугаараар дахин уулзцгаая. Баярлалаа. Гадаач ажил дээрээч таны нүд ачаалалтай ажилласаар л байна. Вирото нүдний улайлт хуурай шилт болон захтнааг арилгадаг. Эрүүл үцгэлэнтэй нүдний нууц. Эрүүл нүд гэрэлт ирээдүй. Вирото